Сайн нацнагдаа бичлэгийн part 2-оор олж байгаа баяртай байна. Та бүхэний хамсаасаараа батгтай арьсны арьс арчилгааны дараалал хэрхэн талаар одоо харуулах гэж байна. За тэгээд би өөрөө солонгосын 10 шатад арьс арчилгааны дараалал дээр суйрлаад арьс арчилдаг байгаа. Тэгээд миний өглөө болон оройн арьс арчилгаа өөр байдаг. Тэгээд өмнө нь би бол бүр амар их батгтай байсан. Тухайн үедээ яг хийдэг байсан арьс арчилгааны дарааллыг та бүхэнд харуулахаар шийдсэн. Өмнөх бичлэг дээрээ миний арьс ямар байсныг өмнө нь харуулсан ба. Яг өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүн өөртөө аюу тохирогцсон бүтээгдэхүүнээ хэрэглээд тэгээ ингээд батнасаа салж чадсан болохоор энийг бас октодоо хуваалцахаар ер нь шийдсэн байгаа. Одоо бол миний арьс бараг батга гарахаа болсон. Тэгээд хойдоо ганц хоёр батга гардаг тэрийг яг спот шийдмэнд ашиглаад дэмжлээ явуулдаг. Тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа арьс арчилцгаая. За өөрөө төлөвлөсөн нь төлөвлөж байна. Хамгийн түрүүнд надад дэбаттай болохоор яг бодгоноо арилгана. За тэгээд цэвэрлэгээний маань шат маань 3 шат байгаа. Эхлээд нүд олон оруулахын будгаа арилгаад. За ингээд юу гарсан болохоор эхлээд сормоосаа ингээд нүдийн бодог цэвэрлэгчээр ингээд авчаад амар хурдан гоё арилждаг. За ингээд сормоос маань хуулраа. Get branding Clean Zero гэдэг юм туураар аваад тэгээд алгамаараа баг зэрэг авч байгаа. Иймэрхүү байхад олон энийг ингээ аваад хатаа болохоор ингээд шингэлж байгаа нөгөөдөө сайхан дөрөвдөг. За энэ цэвэрлэгээ маань бол айгүй чухал. Бид нар чинь тослог артай хүмүүс ерөөсөө арьсандаа тосон бүтээгдэхүүн хэрэгээс амар зайлсхийдэг шүү дээ. Гэтэ энэ тослог бүтээгдэхүүн чинь арьсыг бүр амар сайн цэвэрлэх. Ялангуяа бид нар чинь тосон сортой бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Нарны тоос, крем, пудр энтрийг бүгдийг айгүй гоё сайхан гаргаад цэвэрлээд өгдөг. За ингээд тэрийг гоё бүлэхэн усаар ингээд угаасныхан дараа би заавал усан сортой цэвэрлэгчээр цэвэрлэх хэрэгтэй. Энэ маань болохоор Cosrx-ийн pH-ийг тэнцвэржүүлдэг айгүй гоё тийм зөөлхөн gel cleanser байгаа. Энэ маань айгүй гоё тийм юм. Гелийн юм хэлбэртэй. За нэгээрээ сайхан нүрээ гоодгоно. За нүрээ цэвэрлэж угаасаа дараа бид одоо цэвэршүүлсэн усаар нүрээ дахиж зайлдаг. Яг гэвэл градны ус натуулга өндөртэй байдаг болохоор арьсны pH балансыг алдагдуулдаг. За тэгэхээр та нар ч нүрээ угаасаа дараа цэвэршүүлсэн усаар зайлж хөвшөөрэй. За мөн нүрээ арчихдаа арчуураараа зөөлхөн дараад арчин. Эсвэл ингээд нэг удаагийн салфеткаар арчиж болно. Яг тэгэхээр баттай арьс маань өөрөө бактерид маш өртөгдгөө байдаг учраас нүүрэнд хүрч байгаа бүх зүйлээ маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. За дараагийн арчилгаа маань болохоор бид нар гуйжуулах хэрэгтэй. Гуйжуулалтыг бол өдөр болгон хийгээд авах шаардлагагүй. Бид 7 хоногт 2-3 удаа гуйжуулна. Тэгээ баттай арьсанд бол гуйжуулагч бүр хамгийн чухал. Гэхдээ гуйжуулагч хэрэглэхдээ физикал буюу тийм өрдөн гуйжуулагчтай болохгүй. Энэ маань одоо баттай арьсч улам өргөсүүлээ дээрэс нь ингээ арьсыг чинь ураад өвчлөлийн тамруулаад байдаг. Тийм болохоор бид нар химийн арилгатай chemical гуйжуулагчийг ашиглах хэрэгтэй. T3-ийн орцтой тонер маань бактерийг устгаж арьсны үлдэгдэл тохиолдлыг маш сайн цэвэрлэж өгнө. За дөрөв дэх арьс арчилгааны дараалал маань болохоор маск байгаа. Маск тавьтаа болохоор өөрийнхөө арьсны асуудал тогтсон маска тавьж болно. Энэ тавьж байгаа маск бол медихилийн чившүүлэх ампултай маск байгаа. За маска тавиад 15 минутлаад буцаад болцгоё. За бисаа маска тавьчлаа. Тэгээд одоо дараагийн шат руу оръё. За тэгээ би маска тавьсны дараа серум тавьдаг. Яг миний өөрөө маань арьсныхаа асуудалтай тааруулсан юм серумууд хэрэглэдэг. За тэгээд нөгөө яриадсан синтелагийн орцтой энэ ампула тавина. Эсвэл бентний эмгэн хомс болон зүгийн жилийн орцтой юм серумаа тавьж болно. Энийг хайдаа холио талаа дараараас тавьсан маск тавьгаа тохиоллоо. Заримдаа нэг нэгээр нь тавьдаг. За тэгээд өнөөдөр болохоор би энэ snail bait серумыг тавья гэж байна. Энэ маань болохоор яг нөгөө батган бүр амар их гарцсан тийм охтуудын нэг тавьбал зохимжтой байдвал энэ маань батганд ямар ч юм харшил өгөхгүй батгыг мань аягүй гоё юмчлээ тэг өргөслөө дараад өгчдөг. За энэ серумны хувьд бол батга гарсны дараа ингээд надад зөндөө бас байдаг юм сорвнууд дулдчихдаг. Тэр сорвыг арьсыг маш хурдан нөхөн төлжүүлээд тэгээд тэр сорвыг багасгадаг юм болчихдог гэдэг. За тэгээд серумын арьсан дээрээ гэд тусаад
илэрхийлээд өгнө. Мань мөр арсыг амар гоё чийгшүүлдэг. За серумны дараа moisturizer буюу чийгшүүлэгч өдрөх нь. За батгатай арстай охтууд маань чийгшүүлэгч өдрөхтэй. Нөгөө хэлбэрийн болон суурийг маш сайн харах хэрэгтэй. Яг юм тосон суртаа крем хэлбэрийн тэм чийгшүүлэгч маань батга гарах гэдэг. Тийм болохоор айгүй зөөлхөн emotion ч юм уу тийм toner асуул юм гэлэн усан хэлбэрийн юм чийгшүүлэгчүүдийг ашиглаарай гэж зөвлөмөр байна. За миний хувьд бол L'Oréal-ийн Socaloi гэдэг нэг төрхтөг. Энэ маань болохоор бүр шилдэг бүтээгдэхүүн зарласан. Айгүй гоё зөөлхөн хэрнээ сайн чийгшүүлж өгдөг. Одоо бараг дуусгач. Нарны тасыг хизээж орхитуулж болохгүй. Охтууд маань нарны тасаа маш сайн турах хэрэгтэй. Бидний арсыг гэмтээж өгдөг бүр хамгийн том хүчин зүйл халнаар UVB гэдэг бидний арсыг маш их хордуулдаг, маш их одоо гэмтээж байдаг. Тийм болохоор нарны тасыг бол зайлшгүй турах хэрэгтэй гэж хэлмээр байна. За миний нөгөө танилцуулаад tea tree oil-тай нарны тасыг би хэрэглэдэг. Гэтэ би бас энийг дахиж авахгүй. Ядвал одоо хитрхи tea tree oil-тай бүтээгдэхүүн байгаа. Би бас өнөрөөс нь айгүй хурдан залхдаг тийм болохоор дараа нас өөр гоё Yume-ийн нарны тасыг авъя гэж бодож байгаа. Нүдний тасыг орхитуулахгүй тэ нүдний тасаа төрчихжээ. Ялангуяа охтууд маань аль болох хүчлээ үсэхгүй байгаа үедээ нүдний тас, охины тасыг сайн турах хэрэгтэй тэгжээж нүдээ өрчлөнөөс хамгаална. Ер нь ямар нэг юм үүсний дараа тэрийг эдгэж имжлэх биш. Үүсгээс өмнө өрчлөн сэргийлэх юм бол айгүй хэрэгтэй байдаг. Та нар харж байвал миний энэ нарсны яг энэ хэсэгт нэг шинэ батга гарсан байгаа. Тэгээ батган дээр нас spot treatment-тэй түрхгээ мартаж болохгүй. За хэрвээ үсэх юм бол нөгөө Albertina ингээд яг нөгөө батга гарсан хэсгүүдэд хатаа царлогоор түрхчиж олно. Наагүй бол Cosrx гэдэг энэ spot treatment агуу гоё хөрх юм боллоо хэлбэртэй. Тэгээ дотор нь ерөөсөө зүгээр юм наалж шахахгүй юм чинь дотроо юм чилгээтэй. Чиний батгыг чи эдгэх тийм нөгөө бодисуудыг агуулсан дээрэс нь сороод авчдаг. За нэг ингэж байгаа нэг аваад нэг батга гарсан хэсэг дээр наачдаг. Гой цэвэрхэн мэддэхгүй. Тэгээ нэг чинь одоо нэг батга гарсан бахар чинь нэлээд бактери дуртамтгай болчихсон шүү дээ. Тэгээ гаднаас бактери оруулахгүй гоё имжлээ. Тэгээ орой унтаад наачаар өглөө аягүй гоё имжлэгдсэн сэрдэг. За хатасаа охтодоо баярлаа. Энэ үед миний арьс арчилгааны маань имжлэг өндөрлөж байна. Та бүхэн хэрэгтэй зүйлээ сурч авсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр тань уулзъя.